За математик 2 гэдэг хэсгийнх нь 1-р болгоноос эхлэе. За энэ илэрхийллийн утгыг олгоно. За энэ тоо манай е тоо маань ээлжийн тоо ойролцоогоор 200-ны 71. За пи тоо маань болохоор ойролцоогоор 314. За тэгэхээр бүгдээрээ е-гээс пиг хасна гэхээр чинь 200-ны 71-ээс 314 хаснаа гэх юм маань хасах тэмдэгтэй тоо юм байна. Е тоо маань нэмэх тоо, хасах пи гэдэг маань хасах тоо. За тэгэхээр бүгдээр тооны модуль гэдэг бол жишээлбэл энд 2, энд хас 2-ыг авчи. 2-ын модуль гэхээр юу гэсэн үг вэ? Координат ихээс 2 хүртэлх зай хэдэн нэг 2 гэдэг тоо хэдэн нэг зайтай байгаа вэ гэсэн үг. Хас 2-ын модулыг оруулна гэхээр координат ихээс хас 2 хүртэл энэ тоо маань хэдэн нэг зайтай байгаа вэ гэдгийг илэрхийлж байгаа буюу тооны модуль гэдэг маань зай ахна. За тэгвэл одоо бүгдээр эндээс хараа манай эн чинь хасах тоо юм шиг. Тэгэхээр эн чинь координат ихээс одоо энд чинь нэг тоохно шүү дээ. Тэгэхээр координат ихээс энэ тоо хэдэн нэг зайтай байгаа вэ буюу энэ маань хасах тоо юм чинь би энийг нэмэх болохын тулд өмнө эсрэгээр нь хасах тэмдэг тавьчихнаа. За е маань нэмэх тоо юм чинь өөрөө гарна. Хасах пи маань энэ маань хасах тоо учраас энэ модуудыг нь өмнөх тэмдгийг эсрэгээр задлана. Хасуулах нь шүү дээ. Эсрэгээр задлана. За өрбөл нэмэх тоо буюу хэвээр нь хасах тоо буюу модулын өмнө эсрэг тэмдэг тавинаа л ойлгож байгаа. За хасгаал задлаа. Нэмэх нь е, хасахын нэмэх пи. Энээр устдаад манай хариу нь 2 пи гарах нэ. За энэ илэрхийллийн утгыг олоо гэж. За эндээс бүгд ингэ харсан чинь энэ маань 7 томьёогоор x-с хасах 1 квадрат. За хасах нь энэ илэрхийлэл маань болохоор 2x дээр нэмэх нь 1 квадрат. За эндээс x-с хасах 1 квадратаа эрг зэрэгөө мэдэхгүй байгаа учраас бүгд x-ийн квадратаас язгуур гарна гэвэл x-ийн модуль гарна. За тэгэхээр x-с хасах 1-ийн модуль хасах нь 2x дээр нэмэх нь 1-ийн квадратаас язгуурхаар 2x дээр нэмэх нь 1-ийг эрг зэрэг мэдхгүй авчихсан эхний хэлбэр модуль гэдэг чинь. За гэтэл надаа x нь хасах 1-ээс бага тоо гэдэг гэсэн. За тэгэхээр хасах 1-ээс бага тоо буюу бүгд энэ дотор болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд болохоор манай модуль маань x-с хасах 1 гэж амжина. За хасах 1-ээс бага тоог тавихаар энд дандаа л хасах тоо гарна шүү дээ. За энэ маань хасах тоо. За яг энэ шиг хасах 1-ээс бага бүгдээ тоог нь тавихаар энэ маань бас дандаа хасах тоо гарна. Өөрөлд бүгдээр энэ хоёр модулаа ингээд тос бүрийн тэгтээ тэнцвэлчихье. Тэгэхээр өсгөр x тэнцүү 1 ба x тэнцүү хасах 2-ны 1 гарч байна. Тэгэхээр би одоо тоончлон дээр байрлуулахаар хасах 2-ны 1 гээд 3 цэцэрт байх хэвээр. Гэтэл манайх хасах 1-ээс бага тоо гэсэн учраас бүгдээрээ зөвхөн энэ цэцэрт сонирхно. Энэ цэцэрт сонирхно. Тэгэхээр энэ цэцэрт манайх яах вэ гэсэн чинь эндээс одоо нэг тоод орлуулал хасах 3-ыг энэ тавихаар дандаа хасах тоо гарах юм байна. Хасах 3-ыг энэ тавихаар хасах 6 дээр нэмэх нь гэхээр бас дандаа хасах тоо гарах юм байна. Энэ хоёр маань хоёулаа энэ цэцэрт хасах тоо юм байна. За хасах тоо юм бол бүгдээ модулаа өмнө эсрэг тэмдэгтэй задлана. Энэ маань хасах тоо юм чи өмнөх тэмдгийг эсрэгээр задлана. Тэгэл нэмэх болохоор ингэж задлах. За хаалтаа задлахаар хас 2x дээр нэмэх нь 2, нэмэх нь 2x нэмэх нь 1. Тэгээ ингээ хураалаа 2 дээр 1 нэмлээ 3. За тэгэхээр манай хараа 3 гарах байна. За 3 дахьт нь ийм хоёр олон гишүүнд өгсөн юм бол энэ олон гишүүндийг олоорой гэж хэлж 3-ыг үрчгэн p от x хасах нь 2-ыг үрчгэн q от x. Тэгэхээр тэнцүү 3-ыг үрчгэн p x олон гишүүндийн оронд 2x-с хоног хасах нь 2-ыг үрчгэн q-ийн оронд x квадрат хасах нь 3x нэмэх нь. За тэгээ хаалтаа задлаад нэмэгдэх нь. Тэгэхээр 6x-с хасах нь 3, хасах 2x квадрат, хасахын нэмэх 6x тэгээ хасах нь. За эндээс хасах 2x квадрат энэ хэрийг нэмэхээр 12x, хасах 3 хасах 8 гэхээр хасах 11. Тэгэхээр манай олон гишүүнд нь ийм хариу гарах нэ. За дөрөвдүгээрт нь за энэ олон гишүүнтийг энд хуваахад нэг үлдэл гардаг. Харин x-тэй нэмэх нь 2-т байхад хасах нэг үлдэл гардаг бол а болоорой гэж. За тэгэхээр px олон гишүүнтийг x-ийн куб
нэмэх нь А x квадрат хасган 4x нэмэх нь b гэсэн олон гишүүнтийг x-с ханыг хуваахад нэг q гэсэн олон гишүүн оногдоод үлдэгдэлнийг гардаг гэж. За энд яг адилхан нөгөө p гэсэн олон гишүүнтэй бүгдээрээ x дээр нэмэх нь 2 хуваахад нэг t гэсэн олон гишүүнд оногдоод үлдэгдэл нь хасганы гардаг бол а-г болоорой гэж. За тэгэхээр энэ маань юу илэрхийлж байгаа гэхээр энд хуваахад тэгэхээр бүгдийг нэг тэгтээ тэнцвүүлэхээр x тэнцүү 1 гарч байна. Тэгэхээр энэ маань юу илэрхийлж байгаа гэхээр нэгийг орлуулахаар за энийг орлуулчих. Нэг дээр нэмэх нь а хасган 4 нэмэх нь b. Тэгэхээр нэгийг орлуулсан энэ маань 0 гарчна. Тэгээд 1 гарч байна. Тэгэхээр өөрөлдвөл x-с ханыг хуваахад нэг үлдэгдэл гарна гэдэг чинь нэгийг орлуулахад 1 гарна гэсэн үг. За хоёрдугаарх нь x дээр нэмэх нь 2 хуваахад тэгэхээр x дээр нэмэх нь 2-оо тэгтээ тэнцвүүлэхээр x тэнцүү хас 2 гарч байна. Тэгэхээр энэ маань юу гэхээр хас 2-ыг орлуулахад энэ хэсэг маань тэг болоод үлдэгдэл нь хас 1 гарна гэсэн үг. За тэгвэл одоо эндээ хас 2 орлуулж x-ийн оронд хас 2-ын куб нэмэх нь а гурчин x-ийн оронд хас 2-ын квадрат нэмэх нь хасах 4-ийн хүчин хас 2 нэмэх нь b. За тэгсэн чинь хас 1 гарсан гэсэн үг. Тэгэхээр эндээс бүгдээрээ а-г нь олоорой гэсэн. А-гаас а дээр нэмэх нь b. Энэ хоёрыг маань хуваагдаад хасах 4 хоошоо гарлаа нэмэх нь 4. Энэ чинь хас 2-ын квадрат 4 чинь 4а. Энэ чинь нэмэх нь b. За тэгээд цаануудаа эмэгтэйндээ энд хасах 8 нэмэх 8 тэнцүү хасах 1 юм байна. Тэгэхээр хоёр маань хураагдчих юм байна. Тэгэхээр манайх а дээр нэмэх нь b-ийн 4 харин 4а дээр b-г нэмсэн хасах 1. За хооронд хасчих. Тэгэхээр а-гаас хасах нь 4а гэж хасах 3а. b-гээс b-гээс хураагдаад 4-өөс хасах нь гэхээр 5 болчихно. Хасах алцадалж гэсэн үг шүү дээ. Тэндээс а-гаас а маань 5-ыг хуваах нь хасах 3. За гол гэсэн юм чинь ингэ болчих нэ. За тэнийх юм бэ 4. За дараа нь болохоор бүгд яах юм гэсэн чинь энэ хоёр илэрхийлэл тэнцүү гинэ. Тэгэхээр энийг бүгд өртгөн болгон задлахаар яг энэ хоёр харагдчихээн те. Өөрөлдвөл бүгдээрээ энд x-с хан 2 энд x-тэй нэмэх нэгээр ижил 2 өгөхөд болно л гэсэн. Нэрийг бүрчүүлэхэд чинь x-ийн квадрат хаалтаа задлуулж гэсэн үг шүү дээ. Дараа нь хасах нь 2x ингээ үржлэхээр нэмэх нь x хасах нь 2 буюу x квадратаас хасах нь x гэсэн 2 гэдэг нэг задарч байгаа. Эн чинь тэмдгийн зөрүүтэй шүү те. Тэгэхээр энд яг энэ дээр алдсан гэж магадгүй юм байна. Энэ хас 2 байх хэрэгтэй юм байна. За тэгэхээр ингээд хас 2 болчихлоо. За тэгээд эндээс бүгдээрээ ижил 2 өгөөд тэгэхээр хүртэрүүд нь тэнцвэсэг. За энэ юу н хэвлэлийн алдаа энэ хас 2 ах хэрэгтэй байна. А гурчин x хасах 2а хасах bx хасах b болчихно. За энэ хоёр олон гишүүн тэнцвэхээр юу гэсэн үг гэхээр эндээс x-ийг хаалнаас гаргахаар а хасах нь b хасах нь 2а хасах нь b. За энэ хоёр тэнцүү байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр x гэсэн 1 гэсэн чинь хоёр олон гишүүн тэнцүү чи x гэсэн 1 манай сул тань болохоор хасах 8 гэсэн үг. Тэгэхээр эндээс а-гаас хасах нь b маань болохоор нэгтэй тэнцүү хасах 2а-гаас хасах нь b маань хасах 8-тай тэнцүү гэсэн үг. За тэгээ эндээс хооронд нь хасчих бүгд. Хасахаар а-гаас хасах нь хасах 2 гэхээр 3а болоод b-нүүд нь хураагдаад нэгээс хасах нь хасах 8 маань 9. Тэгэхээр манай а нь 3 юм байна. А нь 3 бол энд орлуулчих. 3-аас хасах нь b гээд 1. Тэгэхээр эндээс манай b маань 2-той тэнцүү. За юм байх а b 2-ыг олчлоо. А b-ийн үржүүрийг олох гэсэн юм биш үү. Тэгэхээр а b-ийн үржүүрийг олно гэхээр 3-ыг 32 гэхээр манай хариу 6 гарах нэ. За 6-ад нь энэ хоёр олон гишүүнтэй арсенал илэрхийлэлт тэнцүү гинэ. Тэгэхээр эхнийхээс бүгд x-ийг хаалнаас гаргачвал x-ийн 3-аас x-ийн квадрат 2-тоос нь гарна. За тэгэхээр энд бүгд x квадратыг өгөх юм байна. Энд x дээр нэмэх нь өгөх юм байна. Тэгэхээр эндээс x дээр нэмэх нь 1-ийг үржих нь x-ийн квадрат. За энд бас буруу хийсэн байна да тий.
Тэгэхээр эндээс ax квадрат хасах нь x дээр нэмэх нь b үржих нь x дээр нэмэх нь 1 гэсэн үг. За энэ хоёр олон гишүүнт бол тэнцүү биш байгааз. Тэгэхээр энд бас би ингэж алдсан гэж бодож байна. Нэрийн үржлэгээ чинь x-ийн куб нэмэх нь x квадрат чинь x квадрат байсан байх. За тэгжээж энэ үнэн байх ёстой. Тэгэхээр x квадратыг хаалган саргалаа x дээр нэмэх нь 1 анх ийм байсан баг. Энд шивж явахдаа алдсан юм шиг байна. За тэгэхээр нэр тэнцүү гэдэг шиг үсгээр нэг урт өрөөд нь тэнцүү гэсэн үг тийм. Нэг нь ax квадратаас хасгана. За нэг бүгд хаалтаа задлж x-ийн квадрат нэмэх нь bx нэмэх нь x нэмэх нь b. За эндээс нэг тэнцүү ax квадратаас хасгана x квадрат хасгана bx хасгана x хасгана b. За эндээс нэг тэнцүү эндээс x квадратыг хаалган сарахаар a-гаас нэг эндээс бүгдээ x-ийг хаалган саргаж. Тэгэхээр хасах x-ийг гаргаж. Тэгэхээр b нэмэх нь 1 тэгээ хасах. За энэ хоёр олон гишүүн тэнцүү байна гэдэг чинь хараалзан коэффициентүүд нь тэнцүү. Гэтэл манайд энд x квадраттай байхгүй учраас x квадратын коэффициент 0. За мөн x-тэй гишүүн байхгүй юм чинь энэ тэг харин манай сул тоо маань нэг юм чинь манай хасах b маань нэгтэй тэнцүү гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? A-гаас нэг маань тэг юм байна. B-д нэмэх нэг маань тэг юм байна. Төгсгөлөөс нь болохоор хасах b маань нэгтэй тэнцүү. Тэгэхээр эндээс A нь бол нэгтэй тэнцүү юм байна. B нь бол хасах нэгтэй тэнцүү юм байна. За эндээс манай B нь хасах гарч байна. За юм байх. A бээр нь алдаад яг миний олох гэж байгаа A бээрийн нийлбэрийг олсон байна. Тэгэхээр A1 B нь хасах нэг юм чинь тэг болчихно. За нэг өмнөх нэг 17 оролны би бичлэн дээр нэг алдсан байсан. Тэрийг нэг залруулад энд тайлбарлачээ. Нэг юм бодлого байсан да. Ганцхан шиг 8-ын цифр агуулсан. Тэгээд тийш 3 оронтой хэд байх вэ гэсэн. За тэгвэл би 8-ын цифр нь дундаа байж болно ганцхан шиг гэсэн юм чинь тий. Эсвэл 8-ын цифрээр төгссөн байж болно. За тэгш тоо гэсэн. Тэгэхээр би одоо энэ А-гийн оронд чинь байна штэ. 8 байж болохгүй юм чинь босож 9 цифр гэж болно. B-гийн оронд болохоор тэгш тоо гэсэн учраас B маань 0 1 0 2 4 6 8 гэсэн ийм 5 боломжтой. Гэтэл би ганц 8-ын цифр ганцхан удаа орсон гэсэн чинь бүгдээр урд 8-ын цифр авсан чинь 8 орохгүй ийм 4 боломжтой. Тэгэхээр ийм 8-аар ихсэн 36 боломж. За А нь болохоор тэг байж болохгүй бас 8 байж болохгүй юм чинь 10-аас тэр 2 ясгаар 8 цифр гэж болно. B нь болохоор дахиад энэ дээдлийн 4 цифр гэж болно. Ингээд 32. За энэ тохиолдолд болохоор манай А нь тэг гэж болохгүй 8 байж болохгүй 8 цифр. B нь болохоор ганцхан 8 л байж болохгүй. Тэгэхээр 9. Тэгэхээр 8-аар төгсөн чинь тэгштэй болсон гэсэн. Тэгэхээр 72 янз. Тэгэхээр эндээс нийт боломж нь 36 дээр 32-ыг нэмээд тэгээд 72-ыг нэмээд тэгэхээр 10 гээд энэ чинь нэгийг нэмэхээр 14 гээд энэ маань 140 янз шүү. Би нөгөө өмнөх нэг урднаас бичлэн алдсан байсан. Энд залруулчихнаа. За 7-д нь болохоор гинэ px qx-с олон гишүүнтэй бол px-ийн куб qx-ийн квадрат олон гишүүнтийн зэрэг нь хэд байх юм бэ гинэ. За эхнийх нь px куб x-ийн орд x кубыг орлуулах гэсэн үг тий. qx квадрат гинэ. За px гэхээр бүгд энэ px олон гишүүн байна гэж өгсөн. Тэгэхээр энэ x-ийг бол 2-оор үржүүлээд нэг хэсэг юм байна. Гэтэл манай x чинь x куб юм чинь энэ x-ийн хонд оруулахаар 2x куб хасах нь 1 болчихно. За q нь болохоор ямар олон гишүүнтэй ийм олон гишүүнд байгаа. qx квадрат нь ч одоо энд байгаа x болгоныхоо бүгдээрээ x квадратыг орлуулж байна. Хасах нь 3-ыг хүчээр x-ийн квадрат нэмэх 1. Тэгэхээр эндээс 2x-ийн куб хасах 1 нэмэх нь 2 2-ын 4 хасах нь 3x-ийн квадрат нэмэх 1. За энэ хэр маань хуваагдчихна. Тэгэхээр эндээс x-ийн 4 зэрэгт нэмэх нь 2x-ийн куб хасах нь 3x-ийн квадрат. За энэ хэдэн зэргийн олон гишүүнтэй гэсэн. Тэгэхээр хамгийн их зэрэг нь 4 байгаа учраас бүгд хариултанд нь энэ бол 4 зэргийн олон гишүүнтэй гэсэн үг. За 8 нь энэ олон гишүүнд хичнээн хоосон натурал язгууртай гэж.
энэ олон гишүүнтийн язгуур гэдэг чинь тэгтээ тэнцвэрлэхэд гарч байгаа шийдэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөөр x квадрат нэмэх нь px нэмэх нь 12 тэнцүү тэг гэсэн энэ олон гишүүнд хичнээн хос натурал язгууртай гэж. Тэгэхээр Вийтийн теоремоор язгуур нь x1 x2 юм бол нийлбэр нь x-ийн коэффициентийг эсрэгээр x1 x үржүүр нь болохоор сул тоон хэвээр гэдэг тийм. За нийлбэр нь хоёр натурал тавьж ингээд нийлбэр нь бол натурал тавих нь ойлгомжтой. Тэгэхээр хичнээн хос натурал шийдтэй гэхээр үржүүр нь 12 гардаг хичнээн натуралтай байгаа л гэсэн. Натурал гэдэг бол юм тоолдог 1 2 3 4 5 гэсэн эерэг бүхэл тоо. За тэгэхээр энийг би 1-ийг хүчиг нь 12-ээр эзэлжүүлэх юм байна. Эсвэл 2-ыг хүчиг нь 6 гэж болно. Эсвэл 3-ыг хүчиг нь 4 гэж болно. Эсвэл энэ маань 6-г хүчиг нь 2 гэж болно. Эсвэл нөгөө шийд нь 12-ыг хүчиг нь 1 гэж болно. За хичнээн хос натурал шийдсэн чинь би одоо 1 2 энэ хоёрын адилхан юм шиг ингээд хасчих тий. За ингээ манайх 1 2 3 гээд ийм 3 хос натурал шийдтэй ажиллах нэ гэсэн. Эсвэл ийм шийд гэсэн. Эсвэл энэ хоёр эсвэл энэ хоёр гээд 3 хос натурал язгууртай байна гэсэн. За 9-р тодорхой бус интегралыг бодоо гинэ. За тэгэхээр бүгд энэ интегралыг бодно гэхээр эндээс x-ийг хаалтнаас гаргачих. X квадратаас x нэмэх нь 1. За эндээс интеграл бодох гэсэн чинь бүгд эхлээд энэ рационал баталгаагаа жоохон янзлаа тий. Энийг янзлж болох вэ гэхээр энэ үржир байгаа учраас x хуваартай эсвэл x-тэй нэмэх нь хуваартай нийлбэр болгоо задлчвал зүгээр байна. Тэгэхээр x маань шугам юм чинь дээрээ ab гэсэн коэффициент. x-тэй нэмэх нь 2 маань хоёулаа шугам. Тэгэхээр энд x-тэй нэмэх нь энэ x-ээр ижил хуваар өгөөд за энэ хоёр маань тэнцүү учраас би ингээ хуваарийг өрхөөд a гүрч нь x-тэй нэмэх нь тэнцүү b гүрч нь x. Тэгэхээр нэг тэнцүү хаалтаа задлахаар ax нэмэх нь a нэмэх нь bx. Тэгэхээр нэг тэнцүү эндээс x-ийг хаалган сарчаар a дээр нэмэх нь b тэгээ сул тоор a. За энэ хоёр тэнцүү байна гэдэг чинь манай энэ олон гишүүнд маань x байхгүй учраас x-ийн коэффициент тэгсүү а сул тоо маань 1 юм байна. Тэгэхээр a 1 юм байна. Харин a дээр нэмэх нь b нь болохоор 0 юм байна. Тэгэхээр эндээс манай b нь хасгаа буюу b маань хасах юм байна шүү дээ. Тэгэхээр одоо би интегралаа бодоход энэ бэлэн болчлаа тий. Энэ a b-ээр олцсон. Манай a маань 1-ийг баах нь x нэмэх нь b-ийн оронд хасах тэмдэгтэй 1 баах нь x нэмэх нь ингээд задарч байгаа юм. За одоо энэ интегралаа авчих шүү дээ. За энэ хасах нь ингээд авчих. 1 баах нь x-с интеграл болохоор ln x болно. Хасах нь 1 баах нь x-тэй нэмэх нь интеграл болохоор ln x-тэй нэмэх нь болчихно. За ямар нэгэн тогтмолтой уламжлахад алга болцсон магадгүйгээд c нэмээд өгч. За логарифмын чанараар ижил сүртэй логарифмыг хасч байгаа учраас хооронд нь хуваана. X-ийн модуудыг хуваах нь x-тэй нэмэх нь 1-ийн модуль нэмэх нь c. За ингээд болох нэ. За 10-р нь ийм x тэнцүү косинустэй, y тэнцүү синустэй. Тэгээд t0-оос 180 хооронд байх параметр хэлбэр өгсөн мөрийн ил хэлбэрийг олоо гэж. За энэ маань параметр хэлбэртэй байна. Тэгэхээр би энд явах гэж косинус t маань x гэж байна. Тэгээ синус t маань болохоор y юм байна. Тэгэхээр энэ бүгд үндсэн алгалыг ашиглаад косинус квадратын 2 талын b квадратаар зөвшөөрлөж синус квадратын тэнцүү y квадрат. За хооронд нэмчи. Орбод t гэсэн хувьсгчаар биш, t гэсэн параметраар биш, хоёулын x гэх хувьсгчаар илэрхийлэх зорилготой учраас хооронд нэмчи. Энэ маань хэдий чинь 1. Тэгэхээр нэг тэнцүү x квадрат нэмэх нь y квадрат. Тэгээд ийм мөрийн ил хэлбэр нь юм байна. Энийг ер нь 6-аар илэрхийлвэл юу гэсэн үг гэхээр энэ маань тэг гэсэн зэгтөвтэй нэг рацид хариугаас за би нэг зөв зурж үзүүлээ л да. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэсэн чинь тэг гэсэн зэгтөвтэй нэг рацид хариу. Тэгсэн чинь хараа 0-оос 180 хооронд гэсэн. Тэгэхээр би өнцгөр ярил энэ маань яг гэсэн чинь 0 90 100 энэ хооронд гэсэн үг. За тэгэхээр би 0 0 гэсэн зэгтээ нэг
радиустай тойрог. За тэгэхээр манайх зөвхөн дээдлээс гэсэн үг шүү дээ. Хагас тойрог. За ил хэлбэрийг олгосон чинь энэ хариуг нь сонгож